Алжир улсын мөнгө дуудах ёс, өдөр тутмын зан үйл болон этгэл үнэмшил та газар дундын тэнгисийн давс шүүмтгий салхи сахарын цөлийн халуун элс хоёр нэгэн цэгт огтлолцохдоо ямар нууцлаг түүхийг хүүрнэдэг гэж бодож байна вэ? Алжир улсын өвөрмөц онцлог Алжир бол зүгээр нэг хойд Африкийн улс биш, харин исламын шашны гүн итгэл үнэмшил, Бербер үндэстний эрх чөлөөт сэтгэлгээ, Францын колоничлалын түүхэн улмөр хосолсон өвөрмөц ертөнц юм. Тэдний амьдралын философи нь нээ буюу цэвэр ариун сэтгэл хүлээцтэй байдал дээр тогтдог. Алжир хүн бүр бусдад туслах, зочлонтой байхыг өөрийн нэр төр гэж үздэг. Энэ нь тэдний хувьд зүгээр нэг соёл биш, харин хүнд хэцүү цаг үед ч хамтдаа даван туулах үндэсний дархлаа нь болдог юм. Уламжлалт, ёс заншил, зан үйл алжирчууд эд баялаг, мөнгө санхүүгийн асуудалд маш хүндэтгэлтэй ханддаг. Мөнгө дуудах ёсны нэг сонирхолтой жишээ бол шинэ гэр бүл болж байгаа хотод зориулж мөнгийг нь алтан зоос эсвэл үнэт идэл болгон бэлэглэх явдал юм. Энэ нь тухайн гэр бүлд баялагийг сорон зун мэт татна гэж үздэг. Мөн гэрийнхээ босгон дээр давс асгах эсвэл хаалганыхаа дээр Фатимагийн гар буюу хамс химээх бэлэгдлийг зүрдэг. Энэ нь муу совин, атаа жөтөөг зайлуулж гэрт мөнгө, элбэг дэлбэг байдлыг авчирдаг гэх эртний итгэл үнэмшилтэй холбоотой. Хоол хүнсний соёлд күс химээх хоол төв байр суурь эзлэн. Баасан гараг бүр гэр бүлээрээ тойрон сууж энэ хоолыг идэх нь эв нэгдэл, аз жаргалыг бэлгэлдэг. Хоол хийхдээ заавал бисмилла буюу Бурхны нэрээр эхэлдэг нь тухайн хүнсийг ариусгаж идэж буй хүмүүст эрүүл мэнд өгнө гэж үздэг юм. Мухар сүсгийн хувьд тэд цэнхэр нүднээс маш их болгоомжлдог. Хэрв хэн нэгэн таныг хэтэрхий их магтвал тэр нь цагаан хил ам болно гэж үзэж араас нь заавал машиллах гэж хэлж хамгаалдаг байна. Мөн шүн гэрээ цэвэрлэх, хог гаргахыг цээрлдэг бөгөөд энэ нь гэрийн буян хишгийг хөөдөг гэж үздэгтэй холбоотой. Дүгнэлт Алжир улсын соёл уламжлал нь ердөөл нэг зан үйлийн цуглуулга биш, харин хүний сэтгэл болоод байгаль дэлхий, дээд тэнгэртэй холбогдох нандин холбоос юм. Тэдний амьдралын хэв маягаас бид аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, гэр бүлээ дээдлэх, өгөөмөр байхын жинхэнэ утга учирыг харж болно. Энэхүү баялаг өв уламжлал нь Алжир хүнийг дэлхийн хаанч явсан өөрийн гэсэн тод өнгө төрхтэй бат бүх үнэт зүйлтэй байхад нь тусалдаг юм.